өмнө залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулганыг зохион байгуулж байгаа, оролцож байгаа, үзэж байгаа, сонсож байгаа бүх залуучуудаа Монголын залуучуудын өдрийн баярын мэндийг хүргье. За, намайг чин зоригтын Балжин нэм гэдэг. Би YouThink буюу Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч байгаа. Мөн залуучуудын цогцтой хөтөлбөрийн үндэсний сүлжээний зохицуулагч байгаа. Тэгээд өнөөдрийн энэхүү чуулганд миний танилцуулах илтгэхний сэдэв бол залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо хамтын ажиллагаа гэсэн сэдэв байна. За тэгээд агуулга энэхүү одоо дөрвөн агуулгын хүрээнд одоо бэлдсэн байна. Нэгдүгээрт нь бол залуучуудын хөдөлмөр эрхлэлт дээр одоо тулгамдж байгаа ямар гол асуудлууд байгаа юм. Бидний тухай, бид юу хийсэн, бид юу хийх гэж байгаа буюу одоо хамтын ажиллагаа шийдэл гэсэн энэхүү дараалалаар агуулга бэлдсэн байна. За, залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдж байгаа гол асуудлууд бол хамгийн нэгдүгээрт бол залуучуудын ажилгүйдлийн түвшин бол маш өндөр байна гэсэн асуудал байна. Энэ нь бол дэлхийн төвшинчдэр Монгол улсадчдэр одоо ажилгүйдлийн одоо дундаж төвшиннөөс залуучуудын ажилгүйдлийн түвшин бол бүр 2.5-аас 3 дахин өндөр байгаа ийм асуудал байна. Хоёрт нь бол хөдөлмөрийн зах зээл дээр хүлээлт бодис байдлын зөрүү, ур чадварын үл нийцлийн ийм асуудал байна. Энэ нэг талаас бол ажил олгогч болох зэрэг ур чадвартай, чадамжтай ажилтан хайсаар байна. Нөгөө талаас бол залуучууд одоо хүссэн ажлаа орж чадахгүй, ажил олдохгүй байна, ур чадвар туршлага хангалтгүй байна гэж судалгаануудаас харж байгаа. Тэгээд нэг үгээр хэлэх юм бол одоо хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлт хоёр хангагдаж чадахгүй ийм асуудал байна. Гуравдугаарт нь гэх юм бол залуучууд доктортой хөдөлмөр эрхэлж чадахгүй байна гэсэн зөвлөлтөнд хүрч байгаа. Энэ одоо залуучууд маань болохоор хөдөлмөрлөх эрхийн мэдлэг мэдээлэл тааруу байгаагаас болоод хөдөлмөрийн харилцаан дээр одоо залуучуудын хөдөлмөрлөх эрх нь маш ихээр зөрчигдөж байгаа. Ажлын байран дээр бол залуучууд маань одоо маш ийм эмзэг байдалтай байна. Нөгөө талаар болохоор зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үнэлэмжийн асуудал, тэгээ ажлын байрны нөхцөл, цалин хөлс болон ажил одоо амралтын асуудлууд, ажлын байрны дарамт гэсэн ийм асуудлууд маань болохоор залуучууд зохистой доктортой хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа бас нэг шалтгаан болж байна. Нийт том зургаар нь аваад үзэх юм бол тэгш бас байдлын асуудал, тогтолцооны асуудал байна гэж харж байгаа. Энэ нь болохоор зэрэг төр, хувийн хвшил, иргэний нийгмийн байгууллагуудын одоо хамтын ажиллагаа, ажлуудаа уялдуулах ажил дээр бол сул байна. Сайн энэ хангалттай биш байгаагаас олж байна. Мөн төрөөс одоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг одоо яг одоо амьдрал дээр боддоор бас сайн дэмжихгүй байна гэсэн энэ асуудлуудыг гаргаж ирж байгаамаа. За тэгэхээр зэрэг манай одоо залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээ маань болохоор 2018 онд олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан байгаа. Тэгээ 18 онд болохоор зэрэг манай Монгол улс олон улсын хөдөлмөрийн байгууллагт гишүүнээр ирсний 50 жилийн ой тохиож исэн энэ түүхэн цаг үед бол манай сүлжээ байгуулагдсан байгаа. Тэгээд зорилго нь гэх юм бол Монгол улсад залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр одоо төр иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлийг одоо сайжруулах юм замаар залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих ийм зорилготой сүлжээ байгаа. Манай сүлжээнд бол одоогоор 16 төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэн орсон байгаа. Тэгээ сүлжээний гишүүн байгууллагууд нь болохоор зэрэг 2 жил тутамдаа сүлжээний одоо зохицуулагч хийдэг. Анхны зохицуулагчаар бол үйлдвэрчний нэвлийн залуучуудын ороод тамираа ажиллаж байсан. Одоо 21 болон 22 оны зохицуулагчаар бол манай YouThink буюу Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмлэг энэхүү сүлжээний зохицуулагчаар миний бие ажиллаж байгаа. Манай YouthInc байгууллага маань болохоор зэрэг 2009 онд Америкийн нэгдсэн улсад анх байгуулагдаж байсан. Тэгээд 2019 онд болохоор Монголд эрхэм байгуулсан байгаа. Бидний эрхэм зорилго гэх юм бол Монгол залуу мэргэжилтнүүд болон ажил олгогчдыг одоо доктортой хөгжлийн зорилгууд тэр дундаа зохистой хөдөлмөрт уриалгах замаар тэдний дундах одоо энэ болж байгаа үйл нийцлийг холбох гишүүнчлэл суурилсан платформыг бий болгож хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд ажиллаж сурж хөгжих гүр болох ийм зорилготой байгууллага байгаа. За 21-22 онд бидний хийсэн одоо гол кампанит ажлууд гэх юм бол залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох ажил гол гэдэг сошиал аяныг хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгатай холбогдуулан явуулсан байгаа. Хоёрт нь гэх юм бол залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр бол бидний хийсэн гол ажил бол internship хөтөлбөрийн pilot 1, 2, 3 одоо 4-р хөтөлбөрийг ингээд
явуулж байна. Мөн бусад хамтын ажиллагаа арга хэмжээ иргэний нийгмийн байгууллагатайгаа яаж ажиллаж байгаа талаараа одоо ярихаар бэлдсэн байгаа. Хамгийн ажил бол гэдэг энэхүү сошиал аяныг бол бид нэр залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох зорилготойгоор манай Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмлэг залуучуудын зах зээл хөдөлмөрийн одоо үндэсний сүлжээний гишүүн байгууллагуудтайгаа тэр дундаа бол хуульчдын холбоо, нүүбийн залуучуудын хороо, гэр бүл хүүхд залуучуудын газар болон үйлдвэрчний эвлэл гээд гишүүн байгууллагуудтайгаа хамтраад олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Европын холбооны дэмжлэгтэйгээр энэхүү аяныг өнгөрсөн жилийн сүүлээр өрнүүлсэн байгаа. Тэгээд гол мессеж нь гэх юм бол бид нэр ажил бол зохистой байх ёстой юм гэдэг мессежийг өгөх гэж зорьсон. Тэгээд 18-аас 34 насны яг залуусын бүх төлөөллийн төлөөллийг дөрвүүдээр илэрхийлээд тухайн одоо кейс төвцөлт ажил яаж одоо ямар байвал зохистой байх юм бэ гэдгийг одоо хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгатайгаа холбогдуулан бид нэр постэр бэлдсэн байгаа. Яг дөрвөн дээр инфографик мэдээллүүдийг хүргэсэн байгаа. Ингээд энэ сэдвүүдээр график видеог хийсэн, storytelling буюу түүхүүд хуваалцсан байгаа залуучууд маань. Тэгээд подкаст видео болон аудио хэлбэрээр одоо хийж гүйцэтгсэн байгаа. Тэгэхээр энэний үр дүнд болохоор зэрэг бид нэр саяхан хийсэн дурдсан ажлуудаараа бол нийтдээ 500 мянган гаруй залуучуудад одоо хүрж ажилласан байгаа. Тэгээд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас сайн туршлага гэж үзээд энэхүү аяныг одоо энэ жил дахин үргэлжлүүлэн хийх гэж байгааг мэдгэхэд таатай байна. За дэлгэрэнгүй мэдээлэл бол манай YouThink.cgmn вебсайтн дээрээс бол бүх одоо бидний хийсэн ажилтай танилцаж болно. Мөн бид нар энэ аянаа бол залуучуудын яг хүрдэг сувг буюу Facebook, Instagram, social хаягуудаар явуулсан учраас та бүхэн энэхүү одоо Digital Work Network эсвэл залуучуудын зах зээл хөдөлмөрийн сүлжээгээд бичээд орох юм бол бид хэдийн хийсэн ажилтай танилцах боломжтой байгаа. За залуучуудын хөдөлмөр эрхлэлийг дэмжих тал дээр бол түрүүнд дурдсан internship хөтөлбөр бол бид хэдийн одоо 21-22 онд хэрэгжүүлсэн гол хөтөлбөр байгаа. Зорилго нь гэх юм бол бид нар одоо энэ хөтөлбөрөөрөө бол ажил олгогчийн шаардлага нийцсэн ур чадвар чадамжийг одоо практик дадлах хийлгэх замаар залуучуудад эзэмшүүлж ирээдүйн ажлын байранд нь одоо бэлтгэх ийм одоо хөтөлбөр байгаа. Манай хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа бол 5-аас 6 сар ингээ үргэлжилдэг. Тэгээ зорилттой бүлэг нь бол 18-аас 34 насны одоо өөрийгөө нээж хөгжүүлж тасралтгүйгээр суралцахыг хүсэж байгаа тэр залуучуудтай бид нар хамтарч ажилладаг байгаа. За тэгээ 21 онд болохоор зэрэг бид нар pilot internship хөтөлбөрийнхаа pilot 1-2-ыг ингээд амжилттай хэрэгжүүлсэн. 22 онд болохоор зэрэг бид нар pilot 3-аас саяхан дуусгаад тэгээд одоо pilot 4-өө яг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тэгээд internship хөтөлбөр болохоор зэрэг манайх одоо 6 сарын аялал гэж хэлж болно. Яг одоо түрүүнд дурдсан 18-аас 34 насны одоо бүх төлөөллийн өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа залуучуудтай тэдний одоо хувь хүн болон карьерийн хөгжил карьер хөгжүүлэх зөөлөн ур чадвар буюу одоо багаар ажиллах, харилцааны ур чадварууд, зөөлөн ур чадвараа сайжруулахад туслах, маркетинг болон дижитал ур чадваруудыг шинээр эзэмших боломжийг олгох, бодит таск даалгавруудыг өгөөд практик дээр туршлага хоригдлуулах тэр боломжийг олгож байгаа. Мөн манай одоо хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучууд маань болохоор залуучууд одоо өөр салбарын залуучуудтайгаа холбогдож хүрээлэлд хэлэх боломжтой байдаг. Бусад байгууллагуудтай танилцах аяллыг бид нар хийдэг байгаа. Мөн блог бичих, судалгаа хийдэг, мэдээлэл одоо өөрөө залуучууд бусдтайгаа одоо мэдлэгээ хуваалцаж хоорондоо бас баг болж өрсөлдөх онлайн, офлайн хэлбэрээр айгүй тийм уян хатан байдлаар бол бид нар тасралтгүйгээр ингэж бие биенээсээ суралцаж явдаг ийм одоо хадал явдалтай аялал байгаа. Тэгээд манай хөтөлбөрийг төгсөгчдийн сэтгэлдлийг бол манай вебсайтнаас буюу YouThink.cgmn гэж ороод үзэх боломжтой. За бусад одоо бид нар иргэний нийгмийн байгууллагууд болон сүлжээний гишүүн байгууллагуудтайгаа одоо ямар өшөө арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлсэн бэ гэхээр зэрэг залуучуудын хөдөлмөрлөх эрх сэдвт одоо вебинар, захин болон бэлт уулзалтуудыг бол олон улсын хөдөлмөрийн байгууллагатайгаа манай сүлжээний гишүүн байгууллагууд ингээд хийсэн 3 талт мэдээлэл солилцох 3 талт уулзалтуудад бид нар маш идэвхтэй оролцдог байгаа. Залуучуудын хөдөлмөрлөх эрх ба хөдөлмөрийн тухай хуулийн шинжилэлтэй холбогдлолтой сургалтыг бол манай сүлжээний гишүүн байгууллагууд бусад одоо сүлжээний гишүүдтэй бас сургалтуудыг орсон байгаа. Халамжаас хөдөлмөрт өдөрлөгт бид нэр ажил бол гэдэг саяын аянаараа бас оролцож хамтарч ажилласан
ISEC-ийн Youth Speak Forum-д бид нар бас залуучуудын дуу хоолой удирдлагт ихтгэл тавьж мөн залуучуудтай хамт хөдөлмөрийн хуулийг хэн сайн мэдэх вэ? Квиз зохион байгуулад workshop бас хийж хамтарч ажилласан байгаа. Залуучуудын иргэний нийгмийн бусад байгууллагууд байгууллагын сүлжээний захин болон бит уулзалтуудыг бас хамтран хийж ажлуудаа бас уялдуулах дээр анхааран ажиллаж байгаа. Мөн Нүбэс нэгдсэн улсын байгууллагын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ гэдэг энэ чухал баримт бичиг сайн гарсан. Энэний анхны стратегийн workshop семинаруудад бас идэвхтэй оролцсон. За юу хийснээ бол ингээд товчхон дурдаад өнгөрлөө. Одоо хамгийн гол нь бид нар юу хийх гэж байгаа, ямар асуудал шийдэл байгаа, хамтын ажиллагаа гэдэг дээрээ яри. Нэгдүгürt нь бол ажил бол гэдэг сошиал аян 2 гэдэг яг өргөнөх гэж байгаа. Internship хөтөлбөрийн pilot 4-ийг бид нар яг энэ оны төгсгөлөөр хэрэгжүүлээд эхэлж байна. Бусад хамтын ажиллагаа шийдэл гэсэн юм дараалал яри. Ажил бол сошиал аян 2-ын онцлог болол энэ бид нар яг 3 салбарыг сонгож энэ нь барилга, ноос ноолуур үйлчлэгээний салбарыг сонгоод залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох юм сошиал аяныг явуулах гэж байгаа. Тэгэхээр энэ 3 салбарт ажилладаг залуусын дээр судалгаа авсан байгаа. Тэгээ судалгааныхаа дүнг нэгтгэхэд бид нэр 2009 сарын 5-наас 10 сарын 15-ны хооронд сошиал ажил бол зохистой байх ёстой. Сошиал аян 2-ыг тун удахгүй саяын дурдсан сүлжээний пэйж хуудасуудаар түгээх гэж байгаа. Тэгээ мөн 9 сарын 10-нд нэгдсэн улсын байгууллагын SDG Open Day тогтвортой хөгжлийн зорилго өдөрлөгт бид нар зочдтой хөтөлбөрийг уриалан энэ ажил бол 2 аянаараа бас оролцож байгаа. Internship хөтөлбөр pilot 4-ийг бол манай туршин хэрэгжүүлж байгаа сүүлийн хөтөлбөр гэж хэлж болно. 21-ээс 22 онд бол бид нар ингээд 2 жилийн хугацаатаар 4 pilot хөтөлбөрийг ийхүү хэрэгжүүлээд дуусч байгаа. Дөнгөж саяхан бид нар internship pilot 4-ийнхаа 24 дадлагчдыг нэлээд ийм 4 шигтээр сонгон шалгаруулад авсан байж байгаа. Ерөөсөө бүгд өөрийгөө хөгжүүлж хувь нэмрээ оруулж практик ур чадвараа сайжруулахыг зорж байгаа. Яг ажил олгогч хүсэн хүлээж байгаа тэр зөв хандлага, мэдлэг, туршлага эдрийг олж авахыг зорж байгаа тэр залуучуудтайгаа бид нар хамтарч ажилладаг. Тэгэхээр internship хөтөлбөрөө дүгнээд хэлэхэд бол бид нар ингээд бүтэн 2 жилийн турш бол ямар нэгэн санхүүжилтгүйгээр бид нар өөрсдөө ингээд сүлжээний манай YouthInc болон залуучуудын зохистой хөтөлбөрийн сүлжээтэйгээ хамтраад ингээд хэрэгжүүлж байгаа. Тэгээд нийтдээ олон 2 жил 14 залуучуудтай хамтарч ажилласан байгаа. Тэгээд онлайн, офлайн байдлаар ингээд сурах боломжийг олгоод хөгжүүлээд явж байгаа ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр хамгийн гол нь бол энэ хөтөлбөрөө цаашид илүү системтэйгээр тогтвортойгоор илүү олон залуучуудыг хамруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг дурдмаар байна. Тэгээд энэ тал дээр бол хамтарч ажиллах нөөц болцоо зөндөө байна гэж харж байна. Манайхаас бас өөр иргэний нийгмийн YouthInc Friends of Mongolia буюу Монголын андууд гэдэг төрийн бас байгууллагатайгаа хамтраад бид нэр Matthew Gervin-ийн оюутны татварын цэцэглэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ нь болохоор зэрэг хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод суралцж байгаа нийгмийн эдэвтэй дээд сургууль сурж байгаа оюутнуудынхаа сургалт дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн цэцэглэх төлбөрийг зарлаад яг зарлсан байгаа. Манай бас вебсайт руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За энэ бол миний үзүүлэх хамгийн сүүлийн слайд байгаа. Хамтын ажиллагаа ба шийдэл гэдэг энэ юугаа болохоор зэрэг түрүүний танилцуулсан асуудал гэдэг асуудал 4 асуудлыг гаргаж ирсэн. Тэгэхээр тэрнтэй тэгвэл ямар шийдэл гаргаж ирж болж байна, яаж хамтарч ажиллах уу гэдэг талаар яри. Нэгдүгээрт нь бол залуучуудын хөдөлмөр эрхлэлийг нэмэгдүүлэх тал дээр болохоор зэрэг бид нэр илүү хүртээмж байдлаар тэгээ бүх залуучуудад хөтөлбөрүүдээр хүрч ажиллах шаардлагатай байна. Хэнийг ч орхитуулахгүй байх гэдэг ийм зарчмаар явбал хэрэгтэй байна гэсэн ийм саналыг гаргамаар байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөрүүд бол маш хэрэгтэй хөтөлбөрүүд байгаа. Гэхдээ тодорхой зорилт бүлгийн залуучууд дээр жишээлх юм бол ажил хайж байгаа залуучууд дээр ингээд яах вэ зэрэг
төвлөрч ажиллах зэрэг одоо бусад өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа. Түрүүн бас энэний өмнөх одоо сешн дээр зарим залуучууд бас илэрхийлжсэн те. Өөрийгөө бид нар ингээ хөгжүүлэхийг хүсэж байна. Зарим хөтөлбөрүүдэд ингээд оролцох боломжгүй байдаг тий. Тийм учраас илүү одоо хүртээмжтэй байх хэрэгтэй байна. Өөрсдөө хөдөлмөрийн ирээдүй бол ингээд тэр чигээрээ маш их өөрчлөгдөж байна. Өнөөдөр ажилтай байсан хүн маргааш ажилгүй болох боломжтой. Өнөөдөр оюутан байж байгаа дараа нь ингээд бас ажилгүй болох тэр маш их өөрчлөгдөж байгаа учраас ер нь л одоо ингээд бүх залуучуудыг л хамруулсан юм хөтөлбөрүүдээр хурж ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцлмоор байна. За хоёрт нь бол хөдөлмөрийн зах зээл дээрх одоо хүлээлт бодит байдлын зөрүү энэ ур чадварын үйл нийслэлийг арилгах тал дээр болох зэрэг бид хэдийн хэрэгжүүлж байгаа энэ хүү интерншип хөтөлбөр бол үнэхээр үр дүнтэй залуучуудад одоо практик туршлага болон ур чадвар багаар ажиллах, өөрийгөө нээж илрүүлэх, бусад хүмүүстэй ажиллах. Тэгээд дээрэс нь бас ажил олгогчийн яг хүлээлттэй хэрэгтэй байгаа тэр мэдлэг, уур чадвар, хандлага зэргийг одоо төлөвшүүлэхэд ийм үр дүнтэй хөтөлбөр байгаа учраас энийг улам системтэй хэрэгжүүлэх, илүү одоо туртай, системтэй байдлаар хэрэгжүүлэхэд бол төрийн хөтөлбөртэй мөн олон улсын байгууллагуудтайгаа хамтарч ажиллах, уялдах одоо дэмжлэг үзүүлэх одоо хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Ажил мөн төрөөс хэрэгжүүлж байгаа одоо бас интерншип хөтөлбөр гэдэг түрүүн бас дуурсан. Мэдээж бас нөгөө тэр болгон бүх хүмүүстэй олон хурж ажиллаж чадахгүй байгаа. Тийм учраас иргэний нэгэн байгууллагуудтайгаа энэ хүртээмжтэй болох төр бас хамтарч ажиллах хэрэгтэй хаа гэж бодож байна. За тэгээд ажил олгогч бизнес иргэний нэгэн байгууллагатай хамтран ажиллах одоо танилцах аяллуудыг зохион байгуулах, олноороо таниулах хэрэгтэй. Энэ нь болохоор хүлээлт бодит байдлын зөрүүг бас эртхэн олж илрүүлээд дадлаг хийх байдлаар үр дүнтэй хамтарч ажиллах боломжтой гэж үзэж байна. Мөн одоо энэхүү интерншип хөтөлбөрийн одоо чиглүүлэгч нарыг олноор нь бэлтгэх, гарын авлага гаргаад сургалт орох байдлаар бас хамтарч ажиллах болцоотой гэж харж байна. За 3 дугаар хэсэг буюу одоо залуус зохистой тогтвортой хөтөлмөр эрхэлж чадахгүй байгаа асуудал дээр болохоор зэрэг манай залуучуудад хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгож байгаа энэ хүү ажил бол гэдэг зохистой байх ёстой. Аянаараа бид нар олон залуучуудад анхан шатны хөдөлмөрлөх эрхийн мэдлэг угаасаа олгох зорилготойгоор ингээд аян өрнүүлж байгаа. Тэгэхээр энэ аян дээр хамтарч ажиллаад хамтдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийг залуучуудаа, оролцогч салуудаа уриалгаад байх юм бол энэхүү залуучууд маань зохистой тогтвортой хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа асуудал дээр бас мэдлэг мэдээллээр хангаж хамтарч ажиллах болцоотой гэж бодож байна. За 4-р асуудал буюу тогтолцооны асуудал тэгш бас байдал дээр болохоор зэрэг шийдэл гэх юм бол төр хувийн хвшил иргэний нэмийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоо бол үнэхээр одоо хэрэгтэй. Мэдээж төрөөс гаргаж байгаа бодлогоор дэмжиж байгаа энэхүү одоо хөтөлбөрүүдийг болохоор зэрэг олон залуучуудаа хурж ажиллахын тулд бол иргэний нэмийн байгууллагуудын хамтын ажиллагаа бол үнэхээр одоо маш зайлшгүй чухал байгаа чалбагттай гэж үзэж байгаа. Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Төрөөс одоо залуучуудыг дэмжих хөтөлбөрийг түрүүн танилцуулж исэн. Гэтэл энэний санхүүжилт одоо манай залуучууд өөрөө Монголын хүн амын 3/1-ийг эзэлж байгаа хөдөлмөрийн одоо ажиллах хүчний тал хувийг эзэлж байхад залуучуудыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилт яагаад 4 хүрэхгүй хувь байгаа. Энэний санхүүжилтыг нэмэгдүүлж илүү бодитоор бодлогоор дэмжих боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр энэ хүү саналыг хэлье гэж бодож байна. За тэгээд эцэст нь дүгнэлт хэлэхэд бол бид Монгол залуу мэргэжлэнүүд болон ажил олгогчдыг одоо доктортой хөгжлийн зорилгууд болон цацтай хөдөлмөрт одоо уриалгах замаар хөдөлмөрийн өөрчлөлтөд ажиллаж сурч хөгжих гүүр болохоор ингээд ажиллаж байгаа. Тэгээд та бүхэнтэйгээ энэ цацтай хөдөлмөрийг уриалж хамтарч ажиллахад бид нар нээлттэй байгаа. Хамтдаа одоо ажиллацгаая, илүү үр дүнтэй бодитоор ажиллацгаая гэж уриалмаар байна. Тэгээд манай одоо веб сайт бол youthink.mn гээд ороод дэлгэрэнгүй миний саяхан ярьсантай холбогдлолтой дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Мөн холбоо барих имэйл хаягуудаас энэ тавьсан байна. Тэгээ анхаарал хандуулсан явдалд баярлалаа.